Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн хөгжлийн төв дэлхийн эрүүл мэндийн байгууллагын техникийн тусалцаатайгаар нийт эрүүл мэндийн салбарын эрчим тэмчилгээний тасгын эрхлэгч болоод эмч нар, совилогч нарыг хамруулсан сургалтыг удаа дараатаа явуулж байна. За энэ өнөөдөр бол 2 дахь удаагийн сургалт нь явагдаж байна. Өмнө нь бол төрөлцсөн мэрэгжлийн төвүүд болоод нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа эмнэлгүүдийн эрчимтийн тасгын эрхлэгч эмч нарыг хамруулж, совилогч нарыг хамруулсан. Өнөөдөр бол 21 аймгийн эрчим тэмчилгээний тасгын эмч нарыг совилогч нарын хамт хамруулж байна. За энэ сургалтыг зохион байгуулснараа бид одоо эрүүл мэндийн салбарт хэрвээ одоо Монгол улсад тархалт дэгдэх юм бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүний нөөцийг хэрхэн бэлтгэх үү гэдэг талаар бүх хуваарлалт бэлтгэл ажлыг хангасан байгаа. Энэтэй холбоотой энэ сургалтанд хамрагдсан эмчнэр маань тухайн орон нутагтаа төдийгүй за улсын хэмжээнд тусламж үйлчилгээ хэрхэн үзүүлэх энэ багийг одоо удирдан зохион байгуулахын ур чадварыг бас эзэмших юм аа. За бидний хувьд бол ер нь хүний нөөцийг эрчим тэмчилгээний тасагт 24 цагт 8 цагаар бодож нэг багт 5 эмч 5 совилогч ажиллахаар ингээд багийн бүрэлдэхүүнтэй сургалтыг төлөвлөө явуулж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлхийн нийтэд ковид буюу коронавирус харсан. Өнөөдрийн хугацаанд манай одоо энэ жилийн хэрэгсэлтүүд маань бас манай байгууллагын хувьд бол салбарын эмч мэргэжилтнүүдийг тэр зүйн эрчим тэмчилгээний тасгын иргэдийн зүгээс бусад улс орны зүгээс олон улсын байгууллагын зүгээс сая та нар бүгд мэдж байгаа 5 сарын 6-нд бусад орн бол хандаг босохгүй ч юм уу аюух юм хуулийн сурчсан юм аа гэсэн бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол хийж ажилласан яваа зөвлөхөд хэлчихсэн. Энэ төрөлцсөн мэргэжлийн зөвлөх Улаанбаатар хэмжээ эрчим тэмчилгээний зөвлөгч нараас хамруулсан байна. But by thanking the Ministry of Health for organizing this. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг сэвэгдэхин үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний хэрхэн байдлыг хангахад маш чухал ач холбогдолтой юм аа. WHO is working with the Ministry of Health and partners in. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага COVID-19-ийн бэлтгэлийн үед эрүүл мэндийн нэгт одоо хамтран ажиллаж байна. To date, Mongolia does. Он гэдэг зорилтыг үзсэн. За энэ дээр нэг бол одоо тусламжийн 99% нь одоо